Ээж хүн, эмэгтэй хүн одоо гэр бүлийнхаа хооллолт, эрүүл мэнд дээр одоо гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг тал дээр та хэд маань ямар бодолтой байдаг вэ? Ер нь тэгдэг өсөөгөө л ер нь эмэгтэй хүн ямар ахаас хамаараад тэр тухайн гэр бүл эрүүл байх уугүй юу шийдэгддэг гэж боддог. Гэхдээ тэгэл ээж ямар хоол хийж гин, хүүхдүүдтэй гэртээ ямар хүнс авч гин, хүүхдүүдтэй юу бэлдэж гин, ерөөсөө 100% хамааралтай тий харахгүй. Тэгэл нөхрийн хувьд ч гэсэн ажилтай завгүй. Тэнгүүт эхнэр нь гэртээ ихэдэн ямар витамин одоо жишээ нь гаргаад тавьсан байх тэрийг л нөхөр уудаг тий. Юу ч асуухгүй л уучдаг гэсэн бид нарт итгэл. Тэгэхээр яа харахгүй 100% ээжээс л бүх хамаартай байдаг да тий. Яг зөв. Би бас тэгж боддог. Яа тэр манай ээж яг ингээд хэдэн одоо жил 2 жилийн өмнөөс 3 жилийн өмнөөс юм уу та яг ингээд шийдэл за яста цэнгэл минь хоёлаа одоо ингээд эрүүл амьдралын хэв маяг руу орохгүй бол одоо ингээд хэцүүдлээгээд тэгээд ерөөхдөө өөрөөсөө хооллолтоо яг зөв болгоод тэгээ гэр бүлтэй ч гэсэн хийж өгж байгаа хоол нь зөв болоод ингээд ирсэн чи ялчгүй манай гэрийнхэн бүгдээр ингээд одоо ташраараа гэдэг лөө те тэрэн дээр айгүй ач холбогдол болсон орой хоол идэхгүй ч гэдэг юм эсвэл хөнгөн хоол идэн эсвэл ногоо идэн салат идэн ч гэдэг юм уу их тэгээд хэлсэн тэгээд тэрнээс хойш бол одоо ингээд манай аав гэхэд 30 кг турцсан ч гэдэг юм өдөр болгон гүйдэг те өмнө чи ингээд аав ядарч ирээл байдаг байсан бохгүй ингээд зөв гэртээ байдаг чи одоо ингээд айгүй гүйдэг болж байна одоо энэ хоёр маань хоёлаа одоо гоё булчин дээр анхаарыг хамт жим хий гэл явж байгаа. Тэгэхээр тэрнээс нь одоо нөлөөлөлөд орхон би гэл ер нь бид нар бүгдээрээ ингээд гэр бүлийнхаа эрүүл мэндийг анхаарч хэлж байгаа юу ах уу ямар одоо витамин нь яг сайн яг нөлөөтэй гэдэг айгүй сайн бодолцож эхэлж байгаа. Тэгэхээр ялч юу эмэгтэй хүн бол үнэхээр нөлөөтэй